За сайн байцгаана уу? За бүлэг 4 байгууллагын хөдлөлийг хамгаалах, нууцлах за арга техникийн талаар бол энэ бүлэг орно. За илүү одоо байгууллага тал руугаа, дэд бүтэц, инфраструктур тал руугаа бол энэ бүлэг яригдах нэ. За бүлэгдийн ажил дээр бол лабораторийн ажил байхгүй, интерактив ажлууд байна. За та бүхэн бол яг энэ ажлуудыг бол зөвхөн netcat.com дээр хийх байгаа. За энэ интерактив ажлыг бол Moodle систем рүү оруулах боломжгүй байна. Тийм учраас таад маань 4-р бүлгийн эдгээр одоо интерактив ажлуудыг хийж үзээрэй. За би бол бас слайд хэлбэрээр оруулсан байна. За 41.12 дээр бол хамгаалах чиглэлийн төхөөрөмжүүдийг description ерхэд нь англиад ингээд энэ дээр ингээд байрлуулах ёстой. За энийг эхнийх нь ажлыг би хийж үзүүлье гэж. За 41 12-ийн ажил байна тийм ээ. За та бүхэн бол бас ингээд нөгөө Монгол болгоод бас ажиллах боломжтой. За dedicated хэлбэрээр бодит хэлбэрээр одоо дангаараа ажилладаг хаалтлага сэргийлэх систем бол IPS байж байгаа. За ингээд янаахаа авчин за чинь буруу хийх юм бол дахиад хийх боломжтой. Одоо чи энэ дээр буруу хийх юм бол ингээ хийх боломжтой байгаа. Тэгээ хамгийн гол нь та хэд тодорхойлолтууд нь ойлгоод цаанаа иймэрхүү тоног төхөөрөмжүүд нэр томьёонууд байдаг бахныг ойлгоо авчих юм бол их зүгээрээ. За дараа нь болохоор next generation device дараагийн үеийн төхөөрөмж installed in software in host гэдэг. За тэгэхээр host дээр суудаг эсвэл төхөөрөмж хэлбэрээр ажилладаг одоо ийм AMP гэдэг юм шийдэл байж байгаа. За дараа нь болохоор secure encrypted tunnel зориулагдсан гэж байна. Тэгэхээр VPN байх нь шүү дээ. VPN сүлжээг бид нэр secure сүлжээ гэж үзнэ. За дараа нь has many capable beside routing information гэж байна, including traffic filtering, encryption. За many олон одоо routing чиглэлтэй байх юм бол мэдээж энэ router байж ах хэвээр. За дараа нь болохоор мэдээж firewall үлдээ. Firewall нь болохоор сүлж advanced network management and analysis and filtering төхөөрөмж байж байгаа. За гэх мэтчлэн эдгээр activity-г таад маань ингээд бүгдийн сайхан хийгээрээ. Дараа нь болохоор port scanner-ыг тодорхойлсон ажил байна тий. За drafted, listening, closed, open, filter, denied, accepted гэдэг энэ бүгдээр утгууд бол цаанаа бол ямар нэг утга илэрхийлж байгаа. За гэх мэтлэн эдгээр дөрвөн ажлуудыг та бүхэн маань хийж гүйцэтгэх байхаа гэж би найдаж байна. За ингээд 4-р бүлэг байгууллагын хамгаалалт буюу одоо захим кибер аюулгүй байдлаар байгууллагын сүлжээг захим сүлжээг нь хамгаалах талын юм яригдах нэ. За дэд бүлэг гэх юм бол галтаан ба defense appliances буюу хамгаалах чиглэлийн тоног төхөөрөмжүүд. За энэ дотроо бол байгууллагын кибер хамтлагаас хамгаалах арга техник үзэх юм байна. За галтааны төрлүүд ямар төрлүүд байх вэ? Аюулгүй байдлын хамгаалах чиглэлийн ямар төхөөрөмжүүд буюу applianceуд байж болох уу? За физик байдлаар, софтвер байдлаар байж болно. За цаашлаад бодит цагийн буюу одоо байгууллагын нийт энд трафикийг яаж харах уу тий. Тэгэхээр бүх энэ захин үйлчлэгээ маань болох бидний одоо энэ сүлжээ гэдэг юмар дамжиж байгаа учраас үүнийг бас бодит цагийн хугацаанд яаж ирхэн харж илрүүлэх үү? За цаашлаад хорд кодыг ерөнхийдөө яаж илрүүлдэг цус арга техникээс нь дурдах нь байна. Байгууллагын кибер дайралтаас хамгаалах тэргүүн туршлагуудаас бас олснаа. За дараа нь болохоор кибер аюулгүй байдлын чиг хандлага ерөнхийдөө ямар чиг хандлагатай байхыг ярилцах юм байна. За power based зан үйл одоо зан байдал дээр нь тулгуурласан хандлага. За тэгэхээр podnet за podnet энэ дээр буруутсан байна уучлаарай. За podnet сүлжээ kill chain гэсэн нэр томьёо яах вэ? Power based аюулгүй байдал яаж явагддаг вэ тий? За тэгэхээр цаашлаад NetFlow буюу урсгал хяналтын протокол гэдэг. За NetFlow бол бас урсгал хяналтын шилдэг протокол байгаа. Cisco-гоос хөгжүүлсэн үнэгүй юм протокол байж байгаа. За тэгэхээр байгууллагын ерөнхий тийм байгууллагын захим хэлбэрийг хамгаалахаас өмнө за ярихаасаа өмнө байгууллагын нэг хэлбэр хэмжээ бүтцийн ярих шаардлага гарч ирж байгаа юм. За мэдээж зарим байгууллага SOHO буюу small office home office гэж нэрлэдэг. За тэгэхээр энэ болохоор жижиг 5-аас 10 ажилтнтай тий. За нэг wireless routerтэй ч юм уу тий. За нэг жижигхэн 10 порттой switchтэй. За иймэрхүү төрлийн type-ийн байгууллагыг бол SOHO гэж нэрлэдэг.
За цаашлаад branch office-ийн чиглэл арай томорч байна тий. За ингээд томорно гэдэг маань байгууллага олон үйл ажиллагаа, интерактив үйл ажиллагаа явагдана. За түүгээр дамжиж байгаа мэдээлэл, трафик, сервисүүд олон болно гэсэн санаа шүү дээ. За тэгээ medium size за ихэвчлэн манай Монгол улсын ихэнх байгууллагууд сохоод орно. За тэгээд enterprise medium size ингээ ороо явцдаг. За large enterprise гэх юм бол бас цөөхөн. За data center гэвэл манай Монголд бас цөөхөн болоо явчихна. За тэгээд бүр global service provider гэж ярих юм бол өөр болох нэ. Байгууллага ингэж хуваах нь. За тэгэхээр эндээс юу хэлэх гэх юм бол слайдаар яригдах байгууллагын хамгаалах арга техникийг ерөнхийд нь ярина. Гэхдээ тухайн байгууллагад тохирсон арга техник төхөөрөмжүүд нь мэдээж өөр өөр байна. Цаана яригдж байгаа онлын бөгөөд үндсэн ойлголтууд адилхан байна гэсэн санаа. За тэгэхээр энэ зурган дээр бол яг төхөөрөмжүүдийг санал болгосон байна. За үүнтэй адилхан одоо сервер ч гэсэн тийм ээ. За Soho байгууллагын сервер бол нэг маш том үнэтэй байх шаардлагагүй. Сервис үйлчлэгээндээ таарсан авах хэрэгтэй. За тэгэхээр байгууллагын төрлийг бол ингэж ерөнхийдөө боож болох юм аа гэж үзэж болно. Дөрвийн нэг галтааны тухай, firewall-ын тухай. За галтааны төрлүүдийг бол ерөнхийд нь ярина. За галтааны гэж ойлголт бол өөрөө бас нэлээд одоо хамгаалах чиглэлийн том одоо софтвер суурьтай байж болно, хардвер суурьтай байж болно. Ийм том одоо төлөөлөгч байж байгаа. За тэгэхээр энэ дээр бол ерөнхийд нь нэг довч мэдээлэл өгөх төдий бол байна. За үндсэн үүрэг нь мэдээж фильтр хийх гэсэн санаа. За манай танай тухайн байгууллагын үндсэн үйл ажиллагаа явуулж байгаа сервер маань энд байна гэж бодоход интернетээс хандж байгаа гадна талаас Монголоос гадаадаас хандж байгаа серверүүд маань яах нь серверг нь хостууд клиент тал нь маань зөвхөн firewall-оор орно гэсэн. За жишээ нь энгийн жишээ ярихад бол энэ гурван хост байж 1 2 гэж үзье. За firewall дээр бид нар нэгийг зөвхөн оруулнаа. 2 3 нь оруулахгүй байж болно. За цаашлаад Монгол улсынхан зөвхөн нэвтэр нь бусад орн нэвтрэхгүй ч юм уу. Гэх мэтлэн ингээд галтан дээр бол тохиргоонууд бол хийгддэг. За галтааны нийтлэг төрлүүдийг үл. За хамгийн эхлээд next generation firewall гэдэг бол одоо ингээд сүүлийн үе тренд болоод ингээд нэлээд хугацаа өнгөрлөө. За энэ маань болохоор нэлээд ухаалаг болцсон. За cloud суурьтай болцсон. За лиценз өндөр болцсон. Дотроо олон сервис үйлчилгээнүүдийг нэгтгэсэн, интеграц хийгдчихсэн ийм төхөөрөмж бас нэлээд бас үнэтэй. Тэгээ сарын түрээс, жилийн түрээс лиценз нөгдөг. Ийм төрөл рүү бол байгууллагууд маань бол хамгаалах төхөөрөмжүүдийг хөгжүүлж явна. За энэ дээр бол за эхнийх нь юм ерөнхий юм орууллаа. За цаашлаад бол яг галтааны ямар хуу төрлүүд байх вэ гэхээр network layer буюу 3 дугаар түвшин дээр бол ажилладаг firewall байж болно. За ихэвчлэн уламжилт firewall-ууд бол 3 дугаар түвшин дээр ажилладаг байж байгаа. 3 4 дээр. За тэгэхээр 3 дугаар түвшин дээр бол галтаан маань яаж ажиллах вэ гэвэл source destination IP version 4, IP version 6 бол бас байж болно. Дараа нь болохоор transport layer firewall буюу дамжуулах түвшний firewall гэж бас байх нь байна. За тэгэхээр firewall төрлийн firewall-ууд бол портон дээр тулгуурлаж одоо өгдлийг бол үндсэндээ firewall бол deny, permit буюу дамжуулна эсвэл drop гэсэн үндсэн хоёр үйл ажиллагаа хийгдэн. За тэгэхээр дамжуулах түвшний transport түвшний firewall бол яг нь холболтын одоо портон дээр тулгуурлаж хүчлэн уламжлалт firewall хийн. За цаашлаад мөн одоо яах нь connection гэдэг буюу холболтын төлөв дээр суулж бас явдаг болдог. За холболтын төлөв гэдэг маань бол хэрвээ одоо энэ жишээн дээр яри энэ хост ингээд яах нь холбогдсон new connection холболтын хүсэлт өгөх юм бол нэг бодлого барьж болно. За холболт өгөөгүй холболт тогтоогоогүй байж одоо өөр төрлийн одоо халдлагын төрөл ч юм уу холболт тогтоогоогүй байж арай өөр төрөл хийх гэдэг юм бол дэмжихгүй. Заавал холболт тогтоосон дараа энэ нэг дэмжин ч юм уу. Ингээ холболтон дээр нь сурж speak connection дээр сурж цаашаа явдаг гэсэн үг л дээ. За тэгэхээр ийм төрлийн галтгаан бол байж болох нэ. Цаашлаад application layer буюу хамгийн дээд түвшний firewall-ууд байх нь. За эдгээр дээр бол application param service дээр тулгуурлаж явагддаг байх нэ. За цаашлаад бол context буюу одоо агуулгад нь суурилсан дотоо пакет нь байна дотор байгаа агуулгад дээр суурилсан бас firewall-ууд бас байдаг байна. За next generation firewall ерөөхдөө content тал руугаа ажилладаг одоо контентыг уншиж ойлгодог ямар контент амжиж гин гэдгийг ерөөхдөө мэдэрдэг болсон. За цааш нь proxy server буюу вебийн одоо хүсэлтэн дээр нь толгуурлаж хүсэлтийн цааш нь өөрөөр дамжуулж явагддаг ч юм уу ийм төрөл. За тэгээд reverse proxy server гэх мэт. За цаашлаад за энэ эдгээр галтаан маань болохоор бас
Took address translation буюу натыг бас хийдэг. Host based firewall гэж ярьж байна. За host based firewall гэдэг нь хостон дээр сурч одоо бидний мэдэх антивирус юм да. За тэрийг бол host based firewall гэж хэлдэг. За тэгэхээр firewall гэдэг бол маш бас өргөн ойлголттой. За энэ товлог дээр зурулсан дээр бол одоо сүлжээний товлог дээр суурилсан firewall байна. За цаашлаа саяны ярьсан host based хостон дээр суурилсан firewall байж болно. За сервер дээр суурилсан firewall байж байна. Сервер нь өөрөө firewallтай тий. Тэгэхээр бидний Windows систем нь өөрөө firewallтай. За Linux серверүүд нь өөрөө IP tables гээд firewallтай. Ерөнхийдөө бүх энэ үйлчлэгүүд маань дотроо өөрийн гэсэн firewallтай. Бүр товлог дотор суудаг техник хангамжаар шийдэлтэй байж болох нь байна. Эсвэл програм хангамж шийдэлтэй буюу бид нэр одоо компьютер тавиад тохируулаад галтаа нээж болох нэ. Тэгэхээр ер нь олон төрлөөр за тэр үл одоо ажиллах хэлбэр нь бахан. За энэ нь одоо тэр галтаануудын бол яг нь нийтлэг төрөл ангиллыг ярьж байна. Ингэж ойлгох нь бол зөвөө. Байгууллага дээр бол одоо ямар нэгэн сервис үйлчлэгээ явж гин гэдэг бол цаанаа сервис байна гэсэн үг. За сервис байна гэсэн үгийн цаана бол порт байна гэсэн үг. Порт гэдэг ойлголт бол 4-р түвшний дамжуулах түвшний ойлголт байгаа. За 2.16 зэрэг буюу 65535 одоо юм боломжит порт байдаг. За бидний мэдэх 80 порт эхний 1024 портыг бол Villanova буюу нийтлэг мэддэг порт гэж нэрлэдэг. За тэгээд бүх одоо бидний үйлчлэгээ маань бол порт гэдэг юмыг авч ажилладаг гэсэн үг. За тэгэхээр компьютер сервер эсвэл сүлжээний хостуудыг нээлттэй байгаа хэсгийг портууд дээр шалгах үйл явц гэж байна. За тэгэхээр порт scanning гэдгийг л тодорхойлж байна л да. За тэгэхээр халдагч этгээд маань бол хамгийн түрүүнд бол ухаан танай байгууллага дээр ямар сервис ажиллаж байгаа гэдгийг порт scanning гэдэг төлөөр бол ашиглаад ямар портууд явж байгааг бол мэдчихдэгэ гэсэн үг. Гэж ойлгох вэ гэхээр порт гэдэг нь сервисийг тодорхойлж байна гэсэн үг. За жишээ нь бол 80 гэдэг порт бол бидний уламжлалт мэдэх 80 гэдэг порт бол яг нь вебийн порт байна. За жишээ хийгээд хэдүүлээ Moodle систем рүү ороод шалгаад үзэж болно. IPDP ингээд 80 гэдэг портыг ингэж бичнэ. Enter дараа. Тэгэхээр 80 портон дээр энэ үйлчилгээ маань ажиллаж ийн гэсэн санаа авах нь шүү дээ. 5 дахь төлөвүүд бас байна. Нөгөө сервер дээр ямар портууд үйлчилгээнүүд ажиллаж ийн гэдэг тагнуулын зоргоор бол ашигладаг юм төлөвүүд байдаг. За энэ төлөв дотроос хамгийн алдартай нь нээлттэй их нь болохоор Nmap гэдэг порт scan хийдэг програм хангаж байна. За үнийг бол би туршиж үзүүлье. Порт scan-ы одоо хүсэлтийн хариуд ямар нийтлэг хариулт өгөх вэ гэхээр энэ тус порт нээлттэй байна. Accept өгөө тус портыг ямар нэг хүсэлт эрхийг сервер маань сонсож ийн гэсэн санаа. Эсвэл closed, denied, not listed буюу сонсохгүй байна, татгалцсан байна, хаалттай байна гэсэн төлөвүүд илэрхийлж болох нь. Цаашлаад filtered буюу одоо шүүлтүүрээр орчлоо. Эсвэл firewall нь dropped болоод тухайн пакетыг drop хийж ийн. Эсвэл block хийж ийн. Гэх мэтчлэн яах нь хариу үйлдэлүүдийг үл үзүүлж болох нэ одоо. Port scan програмын хангамжийн хариу үйлдэл. Хариу буюу сервер талаас өгч явах нь байна шүү дээ. Port scan гэдэг нь болохоор 0-оос 65535 хүртэлх бүгдийг нь одоо шалгаж үздэг гэсэн санаа. За энэ жишээ суулгацсан байгаа. Та бүхэн бол ашиглаа суулгаараа. За хоёр төрөл байгаа гэж ярьсан. Graphic interface-тэй graphic interface үл. За би бол graphic interface-гүйгээр нь ашиглах хэлбэр байдаг. За эндээс үл та бүхэн маань яах нь вэ гэхээр ашиглах одоо help нь харагдчих гэсэн үг. Target-ийн одоо specification байна, host discovery байна тий. Гэх мэтчлэн. За хэдүүлээ тэгвэл эхний ээлжинд бол өөрийнхөө хостыг шалгаж үзэж болох юм. Nmap local host буюу энэ машин дээр одоо ямар буюу миний компьютер дээр бол дараах портууд бол нээлттэй байгаа юм байна гэсэн. Яг локалдоо ажиллана. Хэрвээ гадаад хаягтай байх юм бол эдгээр үйлчилгээнүүдийг авах боломжтой гэсэн. Дараагийнх нь болохоор Google.com-ыг хэдүүлээ шалгаж үзье. За Google.com. За энэ маань болохоор портын дугаарыг болохоор 1-ээс 65534 хүртэл хайж байгаа. Тэгэхээр олон бүх юм порт нь хайж үзэж байгаа гэсэн. Тэгэхээр Google.com буюу за Google-ийн хаяг бол яг энэ хаягн дээр байгаа сервер гэсэн үг 172. За ping Google.com гэж үзэхээр бол яг нь бид нар Google-ийн хаягийг мэдээ авчиж болно. За эсвэл бид нар бас адилхан Nmap энэ хаягаар нь домен эргүү байгаа юм бол бид бол хаягаар нь бас ингээ хандчих болно гэсэн үг. За үүний цаана бол Монголд хамгийн орхон байгаа Google-ийн сервер
хариу өгөх ёстой. Хариу өгөхдөө надад ямар порт буюу үйлчилгээ сонсож байгааг өгнө. За энэ серверлүүд бид нар бол 80 буюу HTTP 443 буюу HTTPS гэсэн хоёр үйлчилгээ бол энэ сервер дээр ажиллаж байгаа нээлттэй байгаа юм байна. За гиг мэдчлэг үйлчилгээг шалгаж болно. За дараагийн удаа хэдүүлээ IPPD сегментийг шалгаж үзье. За бид нэр сургалт явж байгаа сервер дээр бол эдгээр портууд үйлчлэг нээлттэй байна гэсэн. Файл дамжуулах FTP протокол, гаднаас хандах SSH, Simple Mail Transmission протокол, мailing сервер, domain-ийн сервер, вебийнх одоо бид нар болохоор яг энүүгээр хандаж одоо үйлчлэг авж байгаа гэсэн үг. Бид нэр одоо захин хичээлээ үзэж байгаа нь энэ портоор TCP-ийн 80 HTTP гэдэг протоколоор бид нар бол энэ сайт руу ороод хичээлээ үзэж байгаа гэсэн санаа. За цаашлаад бол 3306 80 гэсэн нээлттэй портууд бол энэ сервер дээр байгаа юм байна. Гэг мэдчлэн өөрийнхөө энэ бас аюулгүй байдлын үүднээс бас ингээд нягтлан авч болдог. Өөрийнхөө сервер дээр ямар портууд нээлттэй байгаа. За аюулгүй байдлын үүднээс бол босод ашиглахгүй портуудаа бол бүгдийг хаахыг бол зөвлөдгөө. За сая хэдүүлээ бол command line сууртай Nmap-ыг бол туршиж үзлээ. За энэ дээр энэ жишээ слайдн дээр бол Zenmap буюу graphic interface вершн харагдаж байна. За та бүхэн энийг хэрхэн ашиглах талаар YouTube дээр зөндөө гараа авалганд байж ах юм аа. За SSH портыг бол энэ харагдаж байна. Open port байна, нээлттэй байна гэсэн тухайн сервер дээр. За энэний хувьд бол 192.168 3.61 гэдэг серверийг бол одоо яах нь тандалт хийсэн байна. За тандалтын үр дүнд бол 22 гэдэг порт нээлттэй байна. За TCP порт. За ерөнхийдөө дамжуулалтын хоёр үндсэн протокол байгаа TCP UTP гэдэг хоёр порт байдаг. За SSH бол TCP протоколыг ашигладаг 22 бол нээлттэй байна гэсэн. За тэгээ Open SSH гэдэг одоо протоколын вершн хүртэл ингээ гараад иж байна. За тэгэхээр халдагч итгэж байна эндээс Open SSH-ийн протоколын вершн гарч ивж энэ ямар сул эмзэг тал байх вэ гэж цааш нь хайна гэсэн үг. 3389 буюу remote desktop connection заав энэ яагаад гэвэл remote desktop нээлттэй байна гэж харж болох ч юм уу тий. Гэх мэтчлэн ингээд порт скан хийснээс халдагч маань болохоор мэдээллүүдийг олж авдаг гэсэн үг. За NIC буюу платформ. За цаана ашиглаж байгаа NIC network interface card-ын MAC хаягийн мэдээ авчих нь байна. Ямар төрлийн за Raspberry Pi одоо юм байсан байна. За ажиллаж байгаа үйлдвэрлэлийн системийг бид нар хараад авчлаа. Linux 3 гэж шүү дээ. Эдгээр портуудаар дамжуулаад энэ үйлдвэрлэлийн системийн ямар эмзэг суултаалаад нэвтэрж орох боломж байна уу гэдэг дараагийнх нь одоо яах нь хийх ажил болоо явах нэ. За тэгэхээр port scan гэдэг бол мэдээлэл цуглуулах халдлагын хамгийн ихний хэлбэр болоо явчих нэ. За аюулгүй байдлын хэрэгсэл тоног төхөөрөмжүүдийг бол за нийтэд нөө security appliance гэж нэрлэдэг. За хэрэгсэл төхөөрөмж гэхээр бол нэлээд буух юм болов. За аюулгүй байдлын тоног төхөөрөмжүүдийг ерөнхийд нь бол доорх байдлаар бол ангилж үзэж болох юм байна. За рутер гэдэг бол мэдээж бид нар замчлах 3 дугаар түвшний төхөөрөмж байж байгаа. За энэ мөн дотроо фильтр хийдэг, халтааны зарим үүрийг үүсгдэг. За үндсэн үүрэг нь бол пакетыг замчлах үүрэгтэй. За цаашлаад бол IPS encryption VPN-ийг бол үүсгэх дэмжих ажилтай ажиллах боломжтой байдаг. Рутер гэдэг нь бол саяны ярьсан юм бол одоо нэлээд бас дунд түвшний компаниудын хувьд ярьж байна. За сохо рутер дээр бол бас эдгээр боломжууд бол хязгаарлагдмал байдаг. За firewall гэдэг бол мэдээж рутерийн бас ганц нэг 3 дугаар түвшний замчлалын мэдээлэл авахаас гадна 4 дугаар түвшинд ерөөхдөө ажилладаг фильтр drop пакетыг бол шүүдэг тал руугаа нэлээд адилгүй ажилладаг. Network management analysis хийдэг яах вэ? Ерөнхий зорилт нь ийм төрлийн төхөөрөмж байж ах юм аа. За энэ дээр бол дандаа физик байдлын төхөөрөмжүүдийг бол Cisco-гийн төхөөрөмж гаргасан байна. За бид нар бол нээлттэй их болоод за firewall-ын нээлттэй их рутерийн нээлттэй их зөндөө байж идэг. Түүнийг компьютер дээр суулгаад 2 3 интерфейстэй болоод заавал тоног төхөөрөмж авахгүйгээр яах нь өөрсдөө бас бүтээж ашиглах боломжтой байдаг. За энэ нь бол бас давуу асуулт талтай. PS бол халдлагаас сэргийлэх, халдлагыг зогсоох юм систем байж ах нь. За VPN-ийг авах юм бол мэдээж нийтийн интернетээр дамжуулаад бид нэр нууцлсан мэдээллийг дамжуулах зорилготой юм технологи байж ах нь. За malware антивирусны бол чиглэлийн одоо Cisco дээр бол AMP гэдэг ийм том систем байдаг. За энийг бол бид нар ашиглаж болох юм байна. Софтвер суурьтай, хардвер суурьтай байж болно. За гэх мэтчлэн бусад одоо аюулгүй байдлын төхөөрөмжүүдийг бид тэр proxy хэлбэрээр, firewall хэлбэрээр
ашиглаж болно. Заавал зөвхөн ийм PC төхөөрөмж машин гэж болохгүй. Бид нар бас нээлттэй эхүүдийг ашиглаад өөрсдийн firewall-ыг үүсгэж firewall router-ыг үүсгэж ашиглах боломжтой байдаг. За энгийн ганц жишээ дурдж үзүүлэх юм бол Shorewall гэдэг юм байна. За энэ бол open source firewall tool for Linux server. За Linux server-ийн firewall tool бэлэн аваад бид нар тохируулаад ашиглах бас боломж байдаг бахнэ. Гэх мэтчлэн олон firewall болон router хэлбэрээр ашиглаж болох боломжтой. Олон нээлттэй эхүүд бол байж байгаа. За бодит цаг хугацаанд халдлагыг илрүүлэх тал нь болохоор нэг алдартай DDoS халдлага байна. За DDoS бол хохирогч бол энэ нэг сервер рүү за ингээд хаандлаад буюу удирдах контроллер нь гэсэн үг. За халдагч бол энэ байна. Энийг халдагч энэ машинаас энэ рүү хандаад энэ бүх машинуудыг энэ зомби машинуудыг бол компьютерд удирдах чинь нэгэн зэрэг нэгэн цагт маш их хэмжээний хүсэлт өгж болох юм аа. За энэний үр дүнд энэ сервер бол ачаалаад авахгүй унах гацах ийм асуудал эвдэрх юм эмтлэл гардаг. За үүнийг хэрхэн яаж аюулгүй байдлын инженерүүд маань олж мэдэх вэ гэж. Эхний ээлжинд бол zero day attack гэж байна. За zero day attack өмнө ярьсан. За хакер маань эсвэл халдагч маань паран хангамжийн алдаа дутагдлыг бүтээгч буюу хөгжүүлэгчээс нь мэдэж засахаас нь өмнө эсвэл мэдсэн байгаа засч амжаагүй байх тэр хугацаанд ч юм уу тийм хамгийн анхны халдлагыг хийх. Энэ үйлдэл бол zero day attack гэдэг. За тэгээд бодит цагийн хяналтыг бол бид нар бол zero day attack ирж болно. Эсвэл ерөөхдөө байгууллагын сүлжээн дээр router-ээс буюу топлог явж болно л доо энэ дээр. За ийм ерөөхдөө ийм энгийн топлог байж болно гэж үзье. За энэ топлог бол интернет байна. Тухайн байгууллагын switch, router, firewall ч юм уу. Ийм топлог байна. За тэгэхээр энэ топлог дээр бид нар бол төгсгөлийн endpoint гэж энэ хэсгүүдийг хэлж байна. Medium device гэх юм дундын төхөөрөмжүүдийг хэлдэг. Халдлага маань бол endpoint руу ирж болно. За endpoint бол сервер өөрөө олгоно. За дундын төхөөрөмж рүү бас халдлагууд маань ирдэг байна. Router-ээс буюу гарцын төхөөрөмжөөс endpoint хүртэлх энэ хэсгийг бол сүлжээний аюулгүй байдлын инженер бол хянах шаардлага гарч ирдэг. Бүх төхөөрөмжүүд гэсэн үг. За бодит цагийн хяналт хийх, мэдэх юм шаардлага гарч байна гэсэн. За тэгэхээр үүнийг шийдэхэд бол галтгаан болон IPS гэдэг сүлжээний тоног төхөөрөмж шийдлүүдийг бол ашигладаг. За үүнийг ашиглаж халдлага явагдаж байгаа, ирж байгааг бол мэдэх боломжтой гэсэн. Цаашлаад бол бид худалдаж авсан төхөөрөмж лицензтэй бол онлайнаар өөрийн төв сервертэй холбогдож тухайн next generation төхөөрөмжүүд маань цаанаасаа сүүлийн үеийн халдлагын мэдээллүүдийг авч тухайн байгууллагыг хамгаалж идэг. За өмнө цус ирсэн төлбөр төлдөг. За иймэрхүү төрлийн төхөөрөмжүүд бас байж болох юм байна. Тухайн занал хийллийг маань бид нар дамжиж байгаа пакетных нь агуулга эсвэл тухайн порт кодын зам байдал буюу хийж байгаа үйлдэл ажиллуулж байгаа процессуудын тулгуурлаж түүнийг бид нар мэдэх боломжтой байдаг байна. За тэгэхээр ерөнхийдөө порт кодын илрүүлэх зөндөө олон арга судалгаанууд бол цаашаа гүнзгийрээд явдаг. DDoS халдлага бол бодит цагийг хариу ямар арга хэмжээ авах вэ гэж. За энэ зурган дээр яг DDoS халдлага ирж байна. Байгууллагын IT эсвэл аюулгүй байдлын инженер энийг хамгаалах үүрэгтэй үндсэн ажиллана. За довтлооны хамгийн том аюул заналын нэг бол DDoS өөрөө. За интернетийн сүлжээгээр дамжин сүлжээ болон сүлжээний хүртээмжийг алдагдуулдаг гэдэг нь серверийг унтраах тухайн байгууллага руу 100 мега, 50 мега, 200 мега урсгал авдаг бол маш их трафик нэг агшинд ирнэ. Трафик ботлныг үүсдэг. За ботлог шилний үзүү За ингээ ботлныг үүснээр энгийн хэрэглэгчд нь юм үзэж чадахгүй болно. Маш дагаад олон хор хөнөөлүүд давхар гарч ирдэг. DDoS нэг хэдэн зуун, хэдэн мянга, хэдэн сая зомби компьютераас нэг удирдлагатай буюу энэ CNC машин маань удирдлагын машин. За заримдаа бол хууль ёсны трафик шиг орж иж болно. Заримдаа бол хууль ёсны биш мэдэгддэг. Маш их трафик орж байна. За тэгэхээр зарим тохиолдолд ерөнхийдөө DDoS халдлагыг бол аюулгүй байдлын инженер шууд мэдэгддэг гэсэн. Трафиктод огцом өөрчлөлт орно. Baseline буюу энгийн өдрүүдийн дунджаас шал өөр ороод ирнэ гэсэн санаа. За тэгээ бодит цагийн энэ дараах хэлбэрүүд бас байж болох юм л да. За миний ашигладаг Cisco хөгжүүлдэг NetFlow гэх протокол байна. За 100 сесэр хүртэл өнгөө ашигладаг PRT чигээ. За энэ бол миний ажлын туршлагаас хийж исэн мониторингуд байна. За ингээд өдрүүдээр сараар. За энийг бол ерөөхдөө baseline гэж нэрлэдэг.
За энэ дээр бол ингээд тогтмол явж байна те. Өдөр нь манайхны дунджаар иймэрхүү терапи явдаг да гэдгийг би мэдчихэн. За тэгэнгүүт DDoS аллага ороод ирэх юм бол одоо эн чинь ингээд тэгшхэн болоод ирнэ гэсэн үг шүү дээ. Бүр ингээд за DDoS аллага ирж исэн төгөл андшгүй байдаг. За тэгээд аюулгүй байдлын инженерүүд байна яах нь түүнийг одоо firewall дээр блоклох дараа дараагийнхаа үйл ажиллагааг авах шаардлага гарч ирдэг. За тэгээд хорт програмаас хамгаалах SOC гэж байдаг. Security Operations Center гэдэг. За энэ үл яг хоо зарим нийтлэг санал болгож байгаа ажлын одоо тухайн албаны одоо юу гэх юм уу да. Ажиллах загвар. За өөрөөр ч байна. За Монголд бол одоо ажиллах хүчин цөөхөн цалин мөнгөтэй холбоотойгоор бол бас арай өөр хэлбэр болж байна. За хамгийн багадаа энэ дээр бол 1 2 3 4 хүн байхаар байна тийм ээ. Та нэг одоо аналист их нь байна. За ерөнхий фронтлайн дээр ажиллана гэсэн үг. За хамгийн удирдлага нь SOC менежер байх нь аюулгүй байдлын инженер энэ төвшөнд ажиллана. За анализ шинжилгээний чадахгүй байх юм бол 2 дугаар төвшний одоо тийм response хариуцдаг мэргэжилтэнтэй өхөн байна. За тэр нь үнэхээр чадахгүй байх юм бол яах нь нэлийн өндөр төвшний одоо мэргэжилтэн өхөн. За өндөр төвшний мэргэжлүүд маань цаана trade end за хорт програмыг судалдаг. За сүлжээний чиглэлээр судалдаг. Гэх мэтлэн endpoint ч юм уу гэх мэт олон төрлөөр мэргэшээ цаашаа явдаг байх нэ. За олон улсад бол иймэрхүү хэлбэрээр ажилладаг байх нь. За тэгээ байгууллагын тэргүүн туршлагаас гээд байж байна. За энэ бол бас нэлээд бас одоо амьдралд ойрхон туршлагууд байж байгаа. За хамгийн эхлээд тухайн байгууллага маань эрсдлийн үнэлгээ хийх ёстой. За энэ юу гэсэн үг вэ гэхээр тухайн байгууллага дээр ямар өгөгдөл нь эсвэл ямар сервис нь эсвэл ямар хүн ч юм уу тийм. За тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр тухайн байгууллагад хамгийн түрүүнд хамгаалах ёстой asset буюу одоо тэр үн цэнүүдийг бид тодорхойлно гэсэн. За жишээ аваад явбал юу тодорхой болно. За баримтыг аваад үз. Баримт гэдэг бол Монголын одоо төрийн үйлчлэгээ байх нь. Тэгээ унахгүй тогтмол ажиллаж явах хэрэгтэй. 7 хоногийн 24 цаг жилийн 365 тасралтгүй ажиллаж явах хэрэгтэй шүү дээ. За энийг бол одоо ихээр тухайн байгууллагын дуртай ажиллах ёстой юм ингээ өөр. За тэгэхээр байгууллага болгон дээр л одоо ийм эрсдлийн үнэлгээ хийгээд энэ үнэлэх юмуд нь өөр байж болно л доо. Өгдөл байж болно, сервис унахгүй байх ёстой, эсвэл сүлжээ байж болно. ISP provider компаниуд бол мэдээж сүлжээний төхөөрөмж найдвартай ажиллаж байгаа ёстой. Хэрэглэж хідэж интернет ажиллах боломж хангах ёстой. Тэгэхээр байгууллагын төрлөөс хамаарат эрсдлийн үнэлгээ хийгээд өөрөөр гарч болох нэ. Эндээс бол энийг хамгаална гэсэн чухал юмуд гарна шүү дээ. Тухайн хамгаалах байгаа юмаа хэдүүлээ ямар бодлогоор дүрмээр одоо хамгаалах юм бэ? Одоо цаасан дээр дүрм журмууд гарна гэсэн. За тэгвэл энийг хамгаалахын тулд хэн ямар үүрэг хариуцахыг, компани ямар үүрэг журмууд гаргах юм те? Хэн хэдэн цагт ирэх, хэн юуг шалгах юм, юу хийх ёстой юм. За ингээ баримт бичиг аюулгүй байдлын бодлогын баримт бичиг бол гарах ёстой байдаг. За дараа нь бол ихэнх компаниуд ингээ аюулгүй байдлын бодлого баримт бичиггүй байж байгаа нь бас эрсдэлтэй л байж байгаа. За цаашлаад физик аюулгүй байдлыг мэдж хангана. За сервер, компьютер, орчин байгамчин зүгээр нэг нөхөр орж ирснээр тогийн салгачин, сүлжээгийн салгачин, эсвэл флашыг гэж юм авчихна. Энэ л одоо физик байдлууд. За тэгээд цаашлаад бол температурын орчин, өрөөний чекшил гэж явна л да. Статик тог цогт сүлжээний арга, байршил эдгээрийг бол одоо бид нар аюулгүй байдлын хяналтын камераар за өрөөрөө орох хэрэгтэй. Орсон бол юу хийснээ бичих ч юм уу. Ингээд дүрм журмууд бол байдаг л да. За эдгээр бол физик байдлуудыг бол манайхан бол бас дажгүй сайн хангацдаг. За хүний нөөцийн аюулгүй байдлыг хүн одоо тухайн одоо онцгой ажил дээр байгуулгын ажилтан авахтаа бол яах нь ажилтнаа судалж үзэх ёстой. Яагаад гэвэл одоо урт хугацааны юм халдлага хийхдээ бол зарим тохиолдолд бол тухайн байгууллага өөрийнх нь халдах мэдээлэл цуглуулах зорилгоор ажилтнаа оруулдаг. Тэр ажилтан дотроосоо илүү амархан мэдээлэл авдаг учраас анханасаа одоо халдлага хийх зорилготой ажилтан орж болцсохгүй маа гэж. Ийм л одоо зөвлөмж байна. За нөөц. За нөөцийг бол одоо бакафыг тогтмол хийх ёстой, хэн хийх ёстой, хэдэн цагт хийх ёстой. За нөөцөө авчаад ажиллаж яах нүгөө дурших үзээ. За нөөц аваад яваад байдаг. Нэг одоо асуудал гарсан. Бакафаас сэргээсэн чи ажиллахгүй байх юм тохиолдол амьдрал дээр маш их гардаг. Тэгэхээр одоо ямар учраас ажиллахгүй байх юм. За магадгүй үйлдлийн системээ шинжилсэн дараагийн үйлдлийн систем нөгөө бакап нь ажиллахгүй ч юм уу. Гээг мэтлэн олон хүчин зүйлээс хамаарат нөөцийг бол авж байгаа тохиол заавал шалгаж үзэх юм бодлогыг бол тусгаж өгөх хэрэгтэй байдаг. Програмын мэдээж аюулгүй байдлын засвар патч шинжилэлт буюу апдейт үйлс байнга одоо хийж явах хэрэгтэй. Сервер дээрээ хийж явах хэрэгтэй, клиент талаас нь хийж явах хэрэгтэй, сүлжээний төхөөрөмжүүд дээрээ хийх хэрэгтэй. За энийг үл ярьсан. За хяналтын хяналт буюу одоо тухайн одоо үнд зүйлт гэж үзэж байгаа юм а хэн удирдахыг, хэн одоо ашиглахыг, хэн ямар одоо ирэхээр орохыг,
хин унтраах хэрэгтэй юм ч юм уу тий. Ингээ одоо зохион байгуулах энэ дүрм журмыг бол тодорхойлох хэрэгтэй байдаг. Аюул занал халдлага ирүүл яах вэ гэж тий. За тэгэх юм бол халдлага ирэхээс өмнө аюулгүй байдлын баг юм уу албан зохион байгуулад ийм ослын үед бодит юм шиг ажиллах юм дадлага сургуултыг бол ганц нэг хийгээ үзчих хэрэгтэй. Тэгээ одоо яг аюул занал ирдэг хинний уцаа хин рүү залах уу баримт бичих байхгүй бол яах ёстой юм гэдэг. За энэ дээр бол одоо Бангладешийн одоо банкыг дээрэмдсэн юм жишээ бол байдаг. Үед авах баримт бичих байхгүйс болоод нөгөө нөхдүүд бол одоо халдлага болох мэдсэн шууд тогийн салгасан байдаг юм жишээ байдаг. За тэрэн дээрс л одоо тогийн салгаснаас ямар их одоо баримт нотлохонод алга болж олж авахгүй болж байгаа юм тий. Ядаж сүлжээг нь салгах ч юм. За одоо халдлага ирэх юм бол эхлээд хиннүүр мэдгэдэггүй. Хинээс одоо даавар зөвлөгөө авах уу? Ямар баг ажиллах вэ? Бүр том байгууллага дээр бол аюул занлын иржин уяхан ажиллах юм баг байдаг. Бүр багаар ажилладаг гэсэн. За гэх мэтчлийн хувилбарууд бол байж болох юм аа. Цаашлаад бол сүлжээний хяналт шинжилгээх менежментийг хөгжүүлэх хэрэгтэй. За энэ юу гэсэн үгээр энэ халдлага маань бол мэдээж ихэнх тохиол сайбер үгүй дижитал хэлбэрээр хийж байгаа учраас сүлжээний дээгүүр явж байгаа хяналтыг сайжруулах хэрэгтэй гэсэн санаа. За аюулгүй байдлын төхөөрөмжийг хэрэгжүүлэх. За тэгэхээр одоо дараагийн төвшин next generation firewall router одоо аюулгүй одоо юу гэдэг тухайн байгууллагын мэрэгчлэн бол мэдээж төхөөрөмж болоод аюул занлын өмнөөс байлдаж чадахгүй учраас тухайн одоо байгууллага маань одоо хамгаалах чиглэлийн төхөөрөмжүүдийг бол яах нь авч ашиглаж байх ёстой гэсэн санаа. За чи хамгаалагч хурц барьчаад ч юм уу тийм яваадаж болохгүй. Firewall-ыг багажуудыг өгчөөд тухайн хүнтэй бол харилцаа тооцоолох зөв зохистой байх нэ. За цаашлаад бол хэрэглэгч болон ажилтан одоо бол энэ аюулгүй байдлын юм сурах ёстой. Тэрээд мэйлээр юм уу ямар нэг фишинг хаалга төртөөд дотроосоо мэдээлэл алдаад ингээд одоо хамаг ажил үгүй болох учраас хамгийн одоо эмзэг сул талууд одоо хүн болчиход байна. Тэгэхээр хүнийг сургах гэдэг нь бол маш чухал байх нэ. Тэгээ аюулгүй байдлын баг бол байнга одоо хүнийг сургаж явах ёстой. Сайжруулж явах ёстой. Одоо хамтрагч байгууллагуудаа ажилтнаа гэдэг бүгдийг тэгэхгүй зөвхөн аюулгүй байдлын мэрэгчлэнүүд одоо бүгдийг мэдчихээг энэ болно гэсэн үг бол биш байна шүү дээ. Яагаад гэвэл олон талт үйл ажиллагаа явагдаж байгаа учраас. За цаашлаад өгдлийг шийдвэрлэх. За ямар өгдлийг шийдвэрлэх үү гэдгээ бол бас тусгах нь байна. За ингээд тэргуун туршлагуудаас бол иймэрхүү байдаг байна. За энэ бол ерөнхийдөө гадаадах гэхдээ бол Монголтой бол бас таарах ёстой. За кибер аюулгүй байдлын чиг хандлагын тухай бол ярив. За Podnet тэгээд ерөөхдөө бас нэр таймаа гарч ирсэн байна. За Podnet гэдэг нь болохоор вирустцэн одоо өртөвчгсөн аюултай занал өртөвчгсөн энэ компьютерийн сүлжээг ерөөхдөө хилээд байгаа. За цаана нь болохоор CNC буюу хакер удирддаг нэг төв сервер байна гэсэн. Төв серверээс одоо юм халдлагад өртөвсөн яах нь компьютерүүд маань ингээд удирдагдаа байж байгаа бахнэ. За өмнөх слайд руу ярьсан удирдагдана гэдэг нь маш олон төвшний ойлголт байж болно. Заавал дэлгэцээр гарахгүй тийм ээ. За тэгэхээр хакер эсвэл хакерын бүлгүүдийн хяналтан дотор байж идэг гэсэн. За тэгээ хакер байж болно, улс орны дэмжлэгтэй хакер ч юм уу тийм. Ингээ байж болох нэ. За под гэдэг нь бол мэдээж зомби болсон энэ компьютердүүд под гэж хэлж болно. За тэгэхээр яаж энэ под болдог вэ гэхээр ихвчлэн вебсайт руу зочлох, таньж мэдхгүй вебсайт руу очлох, мэйлийн таньж мэдхгүй мэйл ирэхээр нь линк дээр нь дарах, attach хийсэн файл дээр нь дарж үзэх. Эсвэл одоо янз бүрийн медиа файл, флаш диск гэх мэт олон замаар бол эдгээр энэ хорт кодууд маань тархдаг байх нэ. За энэ товлог дээр ярихтаа бол ерөөхдөө энэ нэг талаас бол одоо под network буюу под машинууд бол одоо байгууллага руу хандах. Энэ байгууллага одоо нэвтэрж орж хандлах их чинь. За голд нь болохоор бол одоо Cisco ASA firewall одоо IP-стэй тоноглогдсон юм хамгаалах төхөөрөмж зогсож юм гэсэн үг л дээ. За тэгэхээр бол өөр дөр нь одоо под ийм халдлагаас хамгаалагдсан баг зэрэгтэй одоо юм тохируулагдсан төхөөрөмж байна бол яах нь хоёрдугаар агшинд бол мэдээд сэрэмжлүүлэг одоо алерт гэж ярьдаг. Түүнийг үл яах нь тухайн одоо аюулгүй байдлын баг төхөнө шүү дээ. За баг бол одоо тэрийг мэдээлэл аваад аюул ослын үед одоо ирж байна. Хэрхэн яаж зогсоох уу? Эсвэл зогсоохгүйгээр honeypot буюу одоо зан үйлийг хардаг одоо дуршилтын одоо юу гэсэн одоо халдлагыг өөр дөр авдаг зориудаар авдаг сүлжээрийг оруулах юм уу? Эсвэл даслан зогсоох юм уу?
Тэг гэх мэт олон үүрэг ажлуудыг бол тухайн баг маань гүйцэтгэх нэ. За IPS гэдэг нь болохоор халдлагыг зогсоох чадвартай систем байна. За сүүлийн үеийн Cisco ASA firewall-ууд лицензийг худалдаж авах юм бол IPS бол тоноглогдож ирдэг болцоо гэсэн үг. За цаашлаад бол kill chain cyber defense буюу за ерөнхийдөө энэ халдлага маань хэрхэн явагдаж байгааг бол тайлбарласан байна. За тэгэхээр ерөнхийдөө бол халдлагыг явагдах процессыг бол нийтлэлтэй 3 бүлэгт бол хувааж болох юм. Халдлагын бэлдэх ажил, ажиллаж эхлэх тэгээд усах ч юм уу тий. За ерөн 3 бүлэгт байна. За эхний мэдээлэл яах нь вэхээр за kill chain гэдэг бол мэдээллийн систем рүү халдлах үе шатуудыг ерөнхийд нэрлэж байгаа. За recognize буюу мэдээлэл цуглуулах одоо нэг талдаа хаалга тогшоол яваад байна гэсэн үг. За магадгүй энэ маань бол чиглэлсэн байж бол нэг таргет байж болно эсвэл ингээ хайгаа явж байж болно гэсэн. За ямар ч байсан мэдээлэл цуглуул хаана одоо тийм сул эмзэг байдалтай сервер янз бүрийн үйлчлэгээ байна гэдгийг хайж олно. За хайж олсны дараа бол яах нь хохирогчийн олох арга техник одоо ямар одоо багжаа сонгоод цаашаа явах нь байна. За тэгээд хохирогчийг олцсон багжаа сонгоцсон бол одоо хорт кодоо бол нөгөө нэг хоригч тал руу бол илгээнэ. За цаашлаад бол эмзэг хорт кодоо илгээсний дараа хорт код маань ухаан хохирогчийн машин дээр суулаад тухайн одоо хорт код маань эмзэг сул талыг нь олж хайх нь байна тий. За цаашлаад exploration буюу эмзэг сул талыг олцсон. Цаашлаад нөгөө нэг эмзэг сул талыг олцсон бол зохих зөв одоо хорт кодуудаа суулгаж эхэлнэ гэсэн үг. За энэ нь болохоор хорт код маань тухайн одоо хакер даавал арын халах буюу векторыг үүсгэж өгөх эсвэл одоо хулгайгаар мэдээллийн чагнах ч юм уу гэх мэтлийн хорт үйлүүд явагдах. За дараа нь болохоор бол яг command and control CNC буюу алсаас одоо удирдлага командыг хүлээнэ гэсэн тухайн. За тэгээд хакер маань бол одоо олон под машинтай болцсон байх юм бол яах нь хангалттай боллоо. Хангалттай под машинтай боллоо дайрыг гэж үздэг ч юм уу тий. Тэгээд нэг удирдлагатай под сүлжээ үүслээ гэсэн үг. За тэгээ action буюу хорт үйлдэл гүйцэтгэж эхэлнэ. За гүйцэтгэхдээ олон зорилготой унгааж болно, мэдээлэл хулгайж болно тий. За цаашлаад бол нэмэлт хадгалгуудыг хийх боломжийг бол үүсгдэг байх нэ. За тэгээд behavior буюу зан төлөвшүүл саялгүй байдал гэдэг. За энэ дээр бол одоо honeypot бол том жишээ байдаг. Honeypot маань болохоор хакерын явуулж байгаа хорт код, трафикийг бол урьдчилсан мэдийг өөртөө татах үндсэн зорилготой. За юу гэсэн үг вэ гэхээр угаасаа хорт кодыг өөр хүлээн авах зорилготой гэсэн үг. Учир нь болохоор тэр тийм зорилгоор бүтээгдсэн. За нөгөө талдаа түүний бүтээж байгаа системийн администратор аюулгүй байдлын мэргэжлүүд маань түүний дотор нь ажиллаад өөрийгөө хувилж байгаа, бусад файл инфект нөлөө үзүүлж байгаа хортой үйлдэлүүдийг бол хараад үүний үр дүнд нөгөө тухайн байгууллагын аюулгүй байдлын мэргэжлүүд маань хамгаалах арга техникээ боловсруулдаг гэсэн юм. Цаанаа бол яг нь зохион байгуулалтад зориулагдсан хадлага зориулагдсан юм сүлжээ орчин байх нэ гэж ойлгож байна. За ийм бол Podnet-ийн сүлжээ байж болох нэ. За ингээд вирус гэдэг бол 1990-ад оноос бол эхэлсэн байна. Хамгаалах систем антивирус firewall байсан. За энэ дээр бол одоо алдартай төрлүүд амжилттай халахууд хорт кодууд нь байж ах юм аа. 1990-ад оноос бол өртгөөд гараад ирсэн байна. За энэ дээр хамгаалах чиглэл intrusion detection prevention системүүд IDS, IPS гэдэл байсан байна. За 2000-ад оноод бол одоо өнөөдрийг хүртэл Podnet, Zombie гэдэг хэсгүүд бол гарч ирсэн байна. Алдартай нөхдүүд нь байна. За тэгээд direct attack бол илүү болж ирсэн байна өнөөдрт. За урсгал хяналтан дээр бол одоо NetFlow гэж Cisco хөгжүүлсэн протокол байдаг. Сүлжээгээр дамжиж байгаа бүх өгөгдлийн талаарх мэдээллийг цуглуулдаг. За юу гэсэн үг вэ гэхээр тухайн пакет маань энэ дамжиж байна. Тухайн пакет нь болохоор бол хоёр үндсэн хэсэгт хуваагдана. Толгойн хэсэг буюу нөгөөх нь ачаа буюу жинхэнэ мэдээлэл. Тэгэхээр NetFlow маань толгойн хэсгийн мэдээллийг авдаг. Ачааны мэдээллийг ачааг бол авдаг гэсэн үг. За ачаа толгойн мэдээлэл дотор ачаан дотор юу байгаа гэдгийг илэрхийлсэн байдаг. За тэгээд тухайн одоо хянагдаж байгаа пакетыг авч үзсэн байна. За тэгэхээр тухайн пакетын толгой хэсэг дотор бол source IP address буюу илгээгч талын IP хаяг байх нь destination IP хаяг буюу хүлээж авч байгаа
төхөөрөмж компьютерийн IP байх нь, source port буюу нөгөө талаас илгээсэн портын дугаар байх нь, хүлээж авч байгаа үйлчилгээний дугаар буюу машиныхын дугаар байж ах нь, портын дугаар. За layer 3 буюу одоо доод түвшний ямар энэ пакет вэ, ямар протоколын пакет вэ, ямар одоо протокол ашиглаж байгаа вэ гэдгийг гараад ирэх нь байна. За type of service үйлчилгээний төрөл гэдгийг гараад ирэх нь байна. За аль интерфейсээр орж ирж байгаа вэ гэх мэтчлэн мэдээллийг яах нь develop manual цуглуулж авдаг гэсэн үг. За 4.3 бол одоо гарч ирж байна. За аюулгүй байдлын халдлагын үед хариу арга хэмжээ авах баг гэж байна. За тэгэхээр бол эдгээр одоо нээлттэй их болон олон улсын стандарт зөвлөмжүүдийг та бүхэн бол үзээд сонирхорой гэж зөвлөх байна. За тэгэхээр тухайн одоо аюул ослын баг маань болохоор тухайн ирж байгаа аюул занлыг наривчлан судлах замаар ирээдүйд ахиж болох аюул ослыг бол яах нь судалж хамгаалах чиглэлээр ажилладаг гэсэн үг. За тэгэхэмдээ компани болгон өөр үнэт зүйлтэй байж болно. Зарим нь бол одоо арай өөр үнэт зүйлтэй байж болно. За тэгэхээр бол компани одоо чинь банкн дээр бол одоо банкны чиг хандлага бол захин болж байна. Тэгэхээр банк бол одоо захимаар бүх үйлчлэг явагдаж байгаа учраас захим энэ сүлжээ бол маш чухал болж ирж байна гэсэн үг. За нэг секунд 5 минут унах хэрэггүй гэсэн үг. За бид нэр захим банкны ATM 5 минут саадахад ямар их төв болдог вүлээ. E-банк нь ажиллахгүй бид нар яадаг вүлээ. Гэх мэт энэний цаана бол одоо эдгээр одоо хүмүүс бол ажилтдаг байх нэ гэж ойлгох нь зөв. За тэгээ эдгээр багийнхан бол аюул занлын үнэлгээ, халдлагын нөлөөг бууруулах. За тэгээ тухайн одоо сервис компанийнхаа ерөнхий загвар архитектурыг гаргах. Гэх мэт олон одоо аюулгүй байдлын үйл ажиллагааг бол өдөртөн зохион байгуулдаг байх нэ. За security playbook гэсэн ойлголт байдаг. За энэ болохоор аюул занлын үед одоо баримт тотлогоо бүртгэх, дахин эрэхт нь хамгаалах арга техникүүд бид нар бодог. За энэ зурган дээр бол одоо энэ чигээрээ явсан байна, ингэсэн байна, ингэж явсан байна. Ингээд ерөнхийдөө нөгөө нэг юу гэдэг юм бэ? Үйл явцыг бүртгэх гэх юм уу? За энэ болохоор мэдээж бол аюулгүй байдлын баг маш чухал байдаг. За яаж хийх вэ? Хортой програмыг эхлээд хортой халдвар авсан машинуудыг бүртгэх, хийн авч хэний машин, ямар IP-тэй, аль алба гэх мэтчлэн сэжигтэй, дараа нь сэжигтэй сүлжээний үйл явдлуудыг илрүүлэх. За энэ үед одоо ямар трафик хаашаач ирсэн, хаанаас ирсэн гэж мэдэх. Доктор бол баталгаажуул буюу одоо authentication хийж ирсэн үү, хаашин сервер рүү орлого хийж ирсэн үү, банкн дээр болохоор authentication одоо тий орлого хийсэн үү гэх мэтчлээ. За тэгээ ирж байгаа гарч байгаа сүлжээний урсгалыг одоо задлан шинжилгээж анализ хийх шаардлагатай. Тус анализ дээр буюу бусад одоо статикуудыг хараад тухайн үеийн топ статикуудыг хараад шинжилгээ хийх. За тэгээ хологдсон бүх мэдээллийг сурвалжуулаад тулгуурлаад бид нар яах нь хооронд нь уйлдуулж ойлгоод дүн шинжилгээ хийж халдлагыг тодорхойлох нэ. За ерөнхийдөө бол байгууллага халдлага гэж юуг үзэх юм бэ гэдэг identify гэдгийг тодорхойлно. За юуг хамгаалах гэж байгаа юм бэ гэдгийг тодорхойлох нь байна. За дараа нь болохоор detect халдлага ирлээ гэдгийг бид нар мэдж явах ёстой. За халдлага ирээд бид нар хамгаалах арга замыг хариу арга нь мэдж явах ёстой. За хариу арга хэмжээр бүтлгүүдэд бүр халдлага ороод ирэх юм бол бид нар recovery буюу тийм ээ энэ үйл ажиллагааг бид нар хийх баримт бичиг бодлого дараалтаа байж ёстой байна. За ерөнхийдөө бол халдлага зөвхөн хакер хүн гэдэг утгаараа биш бас байгалийн давтагдчихгүй хүчин зүйл бас болдог шүү дээ. Газар хөдлөл гал ус гэх мэт. За энэ үед бас бид нар үнэл одоо бидний одоо учирч болох трейд буюу аюул занлуудын мөн үгүй нэг нь мөө. Тийм учраас бид нар disaster recovery бодлоготой байхыг бас шаарддаг байх нэ. За халдлага осол үржсэн сэргийлэх илрүүлэх хэрэгсэл буюу SIEM буюу Security Information and Event Management гэдэг юм багц одоо tool програм хангаж байдаг байна. За эдгээр өмнө зурганд үзүүлсэн маш олон төрлийн юм яах нь үйл ажиллагааг нэгтгэсэн юм байдаг байна. Логин төрлүүд, real time alert-ууд, за гэх мэтлэн forensic мөрдөлт хийх, дүн шинжилгээг, дашборд, нэгдсэн дашборд гэх мэтлээ. За мэдээж энэ бол alert log өгөх, тухайн аюулгүй байдлын тухайн байгууллагын сүлжээнд байгаа бүх сүлжээний төхөөрөмжлөөс мэдээлэл авах. За иймэрхүү цогц юм шийддэг. За цаашлаа DLP буюу data loss prevention гэдэг юм ойлголт гарч ирдэг. За өгдлөг хэрхэн хамгаалах, ямар өгдлөг хамгаалах вэ? Өгдлөө одоо хамгаалахаас гадна өөрчлөлт хин нэг уншихгүй байх, хандахгүй байх, усцсан тохиолдол сэргээх.
гэх мэтлийн ойлголтууд санаа гарч ирдэг. За цаашлаад бол IDS, IPS, intrusion detection system, intrusion prevention системүүд яригддаг. За энэ дээр бол цус дурдаад энэ хоёроос цаашаа бол маш их олон том ойлголт байж чаддаг байна. За IDS гэдэг нь бол их хүчлэн бол офлайн горимд буюу пассив байдлаар сүлжээний товтлог дээр суурилж ажилладаг. За энэ маань бол болохоор товтлогооныг илрүүлдэг. Харин гэхдээ яах нь зогсоох боломжгүй. Илрүүлж ийн гэдэг нь бас давуу тал да. Хугацааны real time action-д аюулгүй байдлын багт мэдээлдэг. За багаас яах нь хариу хариуцламж авах хэрэгтэй байдаг. За илрүүлдэг, лог үлддэг, репорт гаргадаг байна. За intrusion prevention system гэдэг нь болохоор хамгаалдаг, зогсоодог гэсэн. Тэгэхээр энэ маань бол пассив байдлаар биш, актив байдлаар сүлжээний товтлог дээр суурилж ажилладаг. За сүлжээний урсгал дээр бол яг одоо бүх пакетыг өөрөө анализ хийж өөрөөр нэвтрүүлдэг гэсэн санаа. Тэгээ ирж байгаа пакетийн урсгал дээр сигнатур дээр нь тулгуурлаж илэрхийлэлт юм гэсэн үг. За тэгэхээр хорд кодыг илрүүлэх одоо сигнатур бол гаргацсан байдаг. Ийм одоо хэлбэртэй гэж байх юм бол энийг хорд код гэж үздэг ч юм. Гэх мэтлийн сигнатур ингээд байж идэг. Эсвэл одоо идэвхтэй дүрм дээр тулгуурлаж тийм одоо дүрмд рол дээр тулгуурлаж тухайн одоо урсгалыг хаах, зогсоох үйлдэлийг үл яах нь IPS маань хийдэг байна. За IDS IPS төлөөлөх юм нээлттэй их нь алдартай байна. Snort байна. За цаашлаад source firewall, Cisco-ийн төхөөрөмжүүд байдаг байна. За энэ дээр бол IDS IPS ерөнхийдөө бол саяны ярьсан харьцуулсан байна. За IDS маань одоо энд суурилсан сүлжээний товтлог дээр пассив байдлаар бол хологдсон байж харагдаж байна. За харин одоо IPS нь бол зөв актив байдлаар ажиллаж байгаа юм ингээд бол харагдсан байна. Дөрөвдүгээр бүлгийн одоо хороонгоо гарч ирж байна. За дөрөвдүгээр бүлгээр firewall-ын үндсэн төрөл, firewall яагаад чухал болох. За security appliance буюу хамгаалах чиглэлийн тоног төхөөрөмжүүд, хэрэглүүрүүдийн тухай. За бодит цагийн ирдэг бодит цагийн хугацаанд хорт програмуудыг хэрхэн илрүүлэх тухай. За мөн цаашлаад одоо байгууллагын одоо зориулсан аюулгүй байдлын одоо тэргуун туршлагуудаас үзлээ. За podnet, kill chain, behavior based security гэж юу болох тухай. За мөн одоо cyber attack-г халдлага ирэхэд одоо хэрхэн одоо хамгаалж defend хийхэд тусалдаг flow protocol энэ тухай. За security bug-ийн playbook-ийн тухай. За мөн цаашлаад одоо хадлагаас хамгаалдаг, хадлагыг илрүүлдэг системүүд болох IPS, IDS-ийн тухай үзлээ. За ингээд 4-р бүлэг дуслаа. 5-р бүлгээр иргэн уулзлаа. Түр баяртай.